За бүгдээрээ сайн байцгаана уу? Нэг React-ийн хичээлийг хийж үзье гэж бодлоо. За одоо энэ Free Code Camp гэдэг сайт байгаа. За энэ дээр ингээ програмчлалын хичээлүүд өнгөө байдаг. За энэ дээр цоо шинээр Certified Full Stack Developer Curriculum гэдэг ийм хэсэг гарсан байгаа. За энэ дотор болохоор HTML, CSS, JavaScript, Frontend, Sandboard, Python тэгээд холбоос төгөлдлийн сан, Backend, JavaScript, Career гэсэн юм сэдвүүд ингээ байдаг. За эндээс болохоор энэ өмнөх нөгөө нэг Legacy Full Stack гэдэг хэсэг дээр нь би болохоор HTML, CSS, JavaScript ер нь бол бүгдийг хийгээд энэ Full Stack хэсгийг бол авчсан байж байгаа. За тэгэнгүүт одоо энэ JavaScript-ээс гадна Frontend Library гэдэг зүйлийг одоо хийх гэж байгаамаа. За тэрэн дотор болохоор одоо React гэдэг санг авч үзэх нь байна. Тэгээ React-ийн үндэс React-ийн State Hooks, Routing, тэгээд Performance, Test, CSS сангууд болон Framework, тэгээд өгөгдлийг дүрслэх T3 сангийн талаар тэгээд TypeScript-ийн бас суурийг гээд үзэх нэ. За өнөөдрийн үед бол React Fundamentals гээд хэсгийн эхний онлыг бүгдээрээ хийж үзцгээе. Энэ дотор ийм сэдвүүдтэй дараа нь дасгал ажил онол энэ болохоор дасгал ажил workshop тэгээд лаборатори ажил онол workshop ажил энд нэг дүгнсэн хэсэг энэ ингээд асуултанд хариулах юм байна. За тэгэхээр бүгдээрээ энийг хийж үзье. За энэ дээр энэхүү хичээлээр та бол JavaScript-ийн сангууд болон фреймворкуудыг фреймворкуудын танилцуулгыг үзэх болно гэж байна. Тэгээд та болохоор JavaScript сан library болон фреймворкуудын үүргийн тухай суралцнаа. Тэгээд single page application буюу ганц хуудастай програм мөн the issue surrounding them тэднийг одоо тэднийг тойрсон асуудлуудыг бас судлах нэ. Мөн React болон хамгийн алдартай Frontend JavaScript сан юм аа гэж. React нь хамгийн алдартай сан юм аа гэж. За дотроо байгаа сэдвүүд нь эхнийх нь үүрэг ойролцоо. Яагаад энэ нь болохоор одоо чухал байдаг вэ гэж байна. За ингээд сэдвүүдийн дагуу ингээд байгаа байна. За тэгэхээр хамгийн эхнийх нь орж үзье. За эдгээр ингээд уншихад бүгд англитэй тэр орчуулах юм байна учраас шууд монгол дээр уншаад үзье. JavaScript сангууд болон фреймворкууд нь хөгжүүлэлтийн процесс хэлбэршүүлдэг, өрсөлдөн бүтээгдсэн кодоор хангадаг, номын сан болон хүрээнд бүтээмжийг дэвшүүлэх, костын хөгжлийг стандартлж чиглэгддэг, хөгжүүлэлт үзүүлж, арга барил, хяналтын түвшиндөө ялгаатай. Номын сангууд ерөнхийдөө домыг удирдах, үйл явдлыг зохицуулах, ажил төсөвлөлтийг удирдах зэрэг тодорхой ажлуудын шийдлүүдийг хангахад илүү анхаардаг гэж. JavaScript номын сангийн жишээ бол jQuery юм аа гэж. jQuery-г 2010-ад оны ихээр маш их алдартай болсон бөгөөд дом манипуляц, үйл явдлыг зохицуулах, бүлгүүн төрс эффект гэх мэтийг хэлбэрчлэхэд өргөн хэрэглэгддэг байсан. Энэхүү номын сан нь нэмэлт өргөдүүлэлтийн баялаг экосистемыг санал болгодог бөгөөд энэ нь огноо сонгогч, гулсагч, модуль харилцах цонх зэрэг нийтлэг веб бүрэлдэхүүн хэсгүүдийг бүтээхэд хялбар болгосон гэж байна. Хэдийгээр jQuery өмнөх шигээ өргөн хэрэглэдэг байсан ч ванилийн JavaScript-ээр нарийн төвөгтэй даалгавруудыг хэрэгжүүлэхэд илүү хялбар болгож хөгжүүлэгчдэд ихээхэн тус болсон. Нөгөө талаас фреймворк нь хэрэглээний програмуудыг бий болгоход илүү тодорхой бүтцийг бий болгодог. Тэд ихэвчлэн хөгжүүлэгчдийн дагаж мөрдөх ёстой дүрм конвенцуудтай ирдэг.
Жишээлбэл Angular нь програмуудыг зохион байгуулах, бүтээхэд бүтцтэй хандлагыг хангадаг олон конвенц хэрэгслүүд бүхий бүрэлдэхүүн хэсэг дээр суурилсан архитектурыг дэмждэг. Angular нь хөгжүүлэгчдэд бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн зохион байгуулах, төлөвийг удирдах, чиглүүлэлт хийх, үйлчлэгээтэй харилцах талаар тодорхой удирдамж өгдөг бөгөөд ингэснээр үүнийг илүү үзэл бодолтой фреймворк болгож өгдөг гэж. За фреймворкуудын бусад жишээ нь Remix болон Next.js орно. Үүний эсрэгээр UI сан болох React нь илүү уян хатан бөгөөд тодорхой архитектурын хэв маягийг хэрэгжүүлдэггүй. React нь голчлон харах давхаргад анхаарлаа төвлөрүүлж, программын дизайны олон сонголтыг хөгжүүлэгчдэд үлдээдэг. Хэдийгээр номын сан болон хүрээг бүх төрлийн төслүүдэд ашигладаг боловч тэдгээрийг ашиглах сонголт нь ихэвчлэн төслийн шаардлагаас хамаардаг. Номын сангууд нь тодорхой функцүүдэд уян хатан байдлыг санал болгодог бол фреймворк нь нарийн төвөгтэй программуудад чиглэсэн бүтцтэй хандлагыг хангадаг. Үйлдвэрлэлт фреймворк library хэд хэдэн шалтгааны улмаас өргөн ашиглагддаг. Тэд нийтлэг асуудлуудыг хурдан шийдвэрлэх замаар хөгжлийг ихээхэн хурцсахдаг. JavaScript-ийн нэг нийтлэг асуудал бол огноо цагийн бүстэй ажиллах явдал юм а. Гэхдээ огноог өөрчлөх, цагийн бүс огноог задлан шинжлэх, форматлах зэрэг танд туслах шийдэл бүхий номын сангууд байдаг. Маш олон алдартай номын сан хүрээг том нийгэмлүүд сайтар шалгаж засвар үйлчилгээ хийдэг. Энэ нь тэд ижил зүйлсийг эхнээс нь бүтээхээс илүү практик байдаг гэсэн үг юм а. Номын сан болон хүрээнд бодит амьдрал дээр илүү үр дүнтэй болгон батлагдсан шилдэг туршлага хэв маягийг дагаж мөрддөг. Энэ нь илүү бат бөх, өргөдөх боломжтой программуудыг бий болгож чадна. Дүгнэж хэлэхэд фреймворк library нь нийтлэг асуудлуудыг хурдан шийдвэрлэх, хөгжлийг хурцгах, шилдэг туршлагыг сурчлах боломжийг олгодог. Номын сан болон фреймворкуудын ялгааг ойлгох, тэдгээрийн хэзээ ашиглагаа мэдэх нь ямар ч JavaScript хөгжүүлэгчийн хувьд үн цэнтэй чадвар юм аа. За ингээд асуултууд байна. 2010-ад оны ихээр jQuery яагаад алдартай номын сан байсан бэ? За нэгдүгээрт jQuery-ийн домын удирдлага, үйл явдлыг зохицуулах, хөдөлгөөнд дурс эффект гэх мэт зүйлсийг хэлбэрчлэхэд ашигласан. jQuery хэзээ ч алдартай байгаагүй. jQuery таны кодыг 10 дахин хурдан ажиллуулсан. jQuery-ийн танд 100% алдаагүй код бичих боломжийг олгосон гэж байна. За тэгэхээр доотлын 1, 2, 3 болов бодлаа. Тэгээд jQuery бол энэ фреймворкууд байхаас өмнө бол маш их зүйлийг хийж байсан. Тийм бол би мэдх юм байна. За дараах зүйлсийн аль нь JavaScript номын сангийн жишээ вэ гэж байна. COBOL хариу үйлдэл үзүүлэх гэдэг манай хоёр нь орчуулгатай ингэсэн байна. Түүнээс React гэж байна. Ruby on Rails хурдан энэ fast гэж хэлсэн юм шиг байна. Fast гэсэн юм шиг. За тэгэхээр жишээ гэж байна. COBOL-ын гэсэн байсан. Байна. COBOL-ын багажлал хариу үйлдэлээс болтон. Хариу үйлдэл үзүүлэх гэсэн юм. Дөөнийх нь алтгаас яваад. JavaScript номын сан фреймворкийг яагаад салбарт өргөн ашигладаг вэ? Вебсайт илүү сэтгэл татам болгодог. Тэд хөгжлийг хүртэх шилдэг туршлагыг зурчилдаг. Тэдгээр нь веб хөгжил шаардлагатай байдаг. Тэд кодын бүх алдааг автоматар засдаг. За энэ худлаа хөгжүүлэгч шаардлагатай байдаг. Энэ бол вебсайт илүү сэтгэл татам болгох нь цаашаа хөгжлийг хүртэх шилдэг туршлагуудыг энэ өмнө шүү. За ингээд үзье. За бидний зөв ойлцлаа.
За дараа нь болохоор ингэж байна. Гэх юм бол энэ single page-ийн тухай ойлголт байх шиг байна. За ганц хуудастай програм гэж юу вэ? Ямар асуудлууд тэдний эргэн тойронд байдаг вэ гэсэн сэдв байгаа юм шүү. За уламжлалт олон хуудастай вебсайтуудаас ялгаатай нэг хуудасны програмууд буюу single page applications энэ зөвхөн нэг HTML хуудсыг ачааж хэрэглэгч програмтай харьцах үед хуудсыг бүхэлд нь дахин ачааллахгүйгээр агуулгыг динамикаар шинжилдэг. Энэ арга нь илүү хурдан, илүү хариу үйлдэл үзүүлэх програмуудыг бий болгоход хүргэж болохч энэ нь бас олон бэрхшээл анхаарал хандуулдаг гэж. За DCG гээгүүд програмын төлөвийг удирдах, агуулгыг үзүүлэхийн тулд JavaScript-ийг ихээхэн ашигладаг. Серверээс шинэ HTML хуудас хүсхийн оронд single page application JavaScript-ийг ашиглан домыг удирдах өгөгдлийн асинхроноор татж авдаг. Үүнийг ихэвчлэн React, Vue эсвэл Angular гэх мэт номын сан фреймворк ашиглан хийдэг бөгөөд энэ нь хэрэглэгчийн нарийн төвөгтэй интерфейсийг бий болгох гайхалтай хэрэгслээр хангадаг. DCG-үүд нийтлэг асуудалтай байдаг. Нэг чухал асуудал бол дэлгэц уншигчид динамикаар шинжлэгдсэн контенттой тэмцэж болзошгүй юм. Хуудсыг дахин ачаалах, шинжлэхгүйгээр контент өөрчлөгдөх үед дэлгэц уншигчид эдгээр өөрчлөлтийг мэдэгдэхгүй байж магадгүй бөгөөд энэ нь манай хэрэглэгчид веб програмын шинжилтийг мэдээгүй болгодог. За DCG-гийн өөр нэг сорилт бол навигац болон хүчийн түүх юм. Хэрэглэгчийн буцах болон урагшлах товчлуурууд нь уламжлалт веб сайтээр ажилладаг шиг ажиллах болно гэж найдаж байна. Техникийн хувьд веб програмын URL өөрчлөгддөггүй тул энэ нь single page application зөв ажиллахгүй байж магадгүй. Веб програмын URL өөрчлөгдөөгүй тул ямар нэгэн тодорхой хуудсыг хавчуурах хийх боломжгүй. Хуудсыг сэргээснээр програмыг одоогийн харагдах байдлыг хадгалахын оронд анхны байдалд нь оруулж болно. DCG-ийн SEO Search Engine Optimization оновчтой болгоход бэрхшээл учруулж болзошгүй. Google зэрэг хайлтын системүүд JavaScript-ийг зөв ажилуулаагүй эсвэл анхны HTML хуудсанд ороогүй контентийг алдаж болзошгүй тул динамикаар ачааллагдсан контентийг индекслүүлэхэд хүндрэлтэй байж болно. Энэ нь хуудсыг зөв индексжүүлэхгүй байхад хүргэж болзошгүй. Гэсэн хэдий ч орчин үеийн хайлтын системүүд нь single page application-ыг мөлхөх чадвараа сайжруулсан бөгөөд сервер талын рендер, урьдчилан дүрслэх, SEO-д ээлтэй URL ашиглах зэрэг эдгээр асуудлуудыг багасгах single page application зориулсан SEO-ийг сайжруулахад туслах арга техникүүд байдаг. Техникүүдтэй л гэсэн үг. Гүйцэтгэл нь бас нэг анхаарах зүйл юм. DCG-үүд програмыг бүхэлд нь нэг дор ачаалдаг бөгөөд энэ нь ачаалах хугацаа нэмэгдүүл хэрэглэгч илүү урт хугацаанд хоосон дэлгэц харагдана гэсэн. Одоо интернетийн хурд багтаа хэрэглэгчийн хөлбөрийг авч үзье. Ерөнхийдөө хэрэглэгчийн туршлага тэмч таатай биш байх болно. Эцэст нь хэлэхэд нэг хуудасны програмууд нь олон давуу талтай боловч өвөрмөц сорилтуудыг бий болгодог. Хөгжүүлэгчид DCG барихтаа хүртээмж, ашиглах боломжтой байдал, SEO болон гүйцэтгэлийн талаар анхаарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэж өгснөөр бүх хэрэглэгчдэд хурдан, хариу үйлдэл үзүүлэх хүртээмжтэй DCG-үүдийг бий болгох боломжтой гэж. Тэгэхээр мэдээч хэрэг нэг хуудас одоо ингээд програм бий болчихлоо өмнөх шиг ингээд
Slack-ууд руу хандаал те. Одоо жишээ нь ингээд pre-code campaign or гэсний learn гэдэг юм руу ингээд хандаал home хуудас руу, contact хуудас руу гэж хандахгүйгээр нэгэн хуудас HTML гаргаад тэрийг болохоор шууд динамик байдлаар солиод гаргана гэсэн. Тэнгүүд нөгөө нэг хуудас индексчүүл тэгээд нөгөө хайлтын оновчтой байдал зүйлсүүд алдагдах боломжтой. Тэгээд нэг хуудсанд нэг одоо ингээд fetch буюу одоо нэг кодыг ингээд бүхлээр ингээд татж авч учраас бас удаашрах магадлалтай гэсэн зүйлийг хэлсэн байна. За нэг хуудасны гол шин чанар юу вэ? За энэ нь харагдац бүрд шинэ HTML хуудсыг ачаалдаг гэж. За энэ хуудсыг бүтэн дахин ачааллахгүйгээр динамикаар контентийг шинжилдэг. За энэ нь JavaScript ашигладаггүй л гэж байна. Энэ үгээр сервер талын өрсөлдөж ашиглаж шаарддаг гэнэ. За дараах хайр зүйлс аль нь дэцгээ хүртээмжтэй холбоотой асуудал байж болох вэ гэж байна. Дэлгээс хэтэрхий одоо асуудал цөөрдөн ачааллагдаггүй. Тэд area шин чанарууд ашиглах боломжгүй. Дэлгээс динамикаар шинж контентийг зарлахгүй байж болно. Гарын жолоол нийцэхгүй байж болно гэж дараах. За яагаад DC-гээр заримдаа хайлтын системийг оновчтой болгох SEO бэрхшээлтэй байдаг вэ? Тэгэхээр хайлтын систем задлан шинжилгээд хэтэрхий олон HTML ашигладаг. Тэдгээрийн бүх хайлтын системийг мөлхөгч агтгчаар хаасан байдаг. Хайлтын системүүд динамикаар ачааллагдсан контентийг индексжүүлэх бэрхшээлтэй байж магадгүй. Тэдний серверийн хариу үйлдэл нь мөлхөгчдийн хувьд хэтэрхий удаан байдаг. Тэгэхээр чи нөгөө нэг хайлтын систем чинь нөгөө бүгдийг индексжүүлж ажилладаг гэж би бол мэдэх юм байна. За хариулт юм үзье. Бүгдээ зөв байна. За дараагийнх нь болохоор React гэж юу вэ? Үүнийг юунд ихэвчлэн ашигладаг вэ гэж. За React бол хэрэглэгчийн интерфейс болон веб програм бүтээхэд зориулагдсан хамгийн алдартай JavaScript цангуудын нэг юм аа. Анх Facebook-ийг хөгжүүлж засварлаж байсан React нь үр ашиг уян хатан байдал. Онцлог шин чанараараа веб хөгжүүлэлтэд асар их нэр хүндтэй болсон. React-ийн үндсэн ойлголт бол дахин ашиглах боломжтой user interface бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгох явдал юм аа. Товчлуур, карт, аватар, бүрэлдэхүүн гэх мэт эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг таны хэрэглээний туршид амархан дахин ашиглах боломжтой. Та илүү төвөгтэй динамик интерфейсүүдийг бүтээхийн тулд эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг бие биенийхээ дотор байрлуулж болно. React-ийн гол давуу талуудын нэг нь эдгээр захиалгад бүрэлдэхүүн хэсгүүд нь өвгөл өөрчлөгдөхөд бие даан шинжлэгдэж үзүүлэх боломжтой байдаг. Document Object Model модель зарим бичгийн объектын загварыг шууд удирдахыг шаарддаг уламжлалт JavaScript-ээс ялгаатай нь React нь виртуал дом ашигладаг бөгөөд энэ нь гүйцэтгэл үр ашгийг дээшлүүлдэг. Та виртуал дом болон энэ нь хэрхэн ажилладаг талаар дараагийн хичээлүүдээс илүү ихийг мэдэх болно гэж. Дахин ашиглах боломжтой бүрэлдэхүүн хэсгүүдээс гадна React нь таны программын төлөвүүдийг удирдах хүчирхэг аргыг өгдөг. Төлөв гэдэг нь бүрэлдэхүүн хэсэг хэрхэн үзүүлж ажиллахыг тодорхойлдог өгөгдлийг хэлнэ. React-ийн тусламжтайгаар та бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөвийг хялбархан шинжлэх боломжтой бөгөөд user interface нь хамгийн сүүлийн үеийн өгөгдлийг тусгадаг гэж. Та дараагийн хичээлүүдээс төртөө ажиллах талаар илүү ихийг мэдэх болно гэж. За энэ нэг state-ийг хэлж байгаа шүү, төлөвийг хэлж байгаа гэсэн. Одоо жишээ нь энэ нь бол одоо нэг юм төлөвтэй байгаад тухайн төлөв нь өөрчлөгдөхөд тухайн текстийг ч юм уу тухайн зургийг веб дээр харуулахдаа өөрөөр харуулж болох тэр төлөвийг хэлээд байгаа шүү. Энэ орчуулгатаа ингэсэн байна.
JavaScript экосистемд олон номын сан байдаг ч Free Code Camp нь салбартаа өргөн хэрэглээ, эрэлт хэрэгцээтэй байгаа тул болцлон React-ыг зааж эхэлдэг гэж. Бидний дараагийн хэдэн хичээл нь захиалгад бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгох, төлөвийг өдөртөх бусад зүйл илүү гүнзгий орох болно. За яг энэ онлайн хичээлүүдээ бол ингээд шууд орчуулад үзээд ингээд явчихна. Тэгээ ойлгомжгүй зүйлсүүд ингээд тайлбарлаад явчих гэж бодож байна. Тэгээд яг ингээд нэг юугаа бичихтэй одоо энэ дасгал ажлууд хийхдээ бол монгол хэл дээр нэг тавиад авахгүй ойлгох зүйлүүдээ орчуулад тэгээд шууд ажиллаад үзээд явчихна гэсэн. За одоо бүгдээрээ асуултанд хариулцгаая. Мэдлэгээ батгаад. За React-ийн гол давуу талуудын нэг нь юу вэ гэж. Үүнийг зөвхөн гар утасны програм бүтээхэд ашигладаг гэж үгүй. Энэ нь илүү сайн ажиллахын тулд домыг шууд удирдахыг шаарддаг үгүй. Дом руу болохоор захиалга домыг өөрчлөө гэсэн хүсэлт явуулаад тэгээд өөрчилдөг гэж ингээд гарчсан. Виртуал дом үсгээд одоо хийсвэр тийм дом үсгэж байгаа. Энэ нь гүйцэтгэл үр ашиг дэвшлүүлэхийн тулд виртуал дом ашигладаг. Зөв энэ миний ярьсан юм байна. Энэ нь user interface component эсгүүдийн динамик шинжилгээг зохицуулах боломжгүй гэж. За React дахь төлөвийн зорилго юу вэ? Төлөв нь user interface бүрэлдэхүүн эсгүүдийн хэв маягийг тодорхойлдог. Бүрэлдэхүүн хэсэг нь хэрхэн үзүүлэх, ажиллагад нөлөөлөх хөвдлийг хянж шинжилдэг. State нь домыг шууд удирдахад ашигладаг. State нь зөвхөн функционал бүрэлдэхүүн хэсгүүдэд ашигладаг. Шууд удирдахад ашигладаг. Бүрэлдэхүүн хэсэг нь бүрэлдэхүүн хэсгийг хэрхэн үзүүлэх, рендерлэх гэсэн тийм ажиллагад нөлөөлөх хөгжлийг хянж шинжилдэг. Энэ болов гэж бодож байна. Шууд удирдахыг гэж болов. Виртуал дом байдаг учраас тэгж бол хийж чадахгүй байна. За сайн хийгээд үзье. Яагаад Free Code Camp-ээр React-ийг заахад анхаарч байна вэ? За цорын ганц бол биш ээ. Самшээ. Өргөн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Үнэ сургууль дэлгүүр төрийн state management шаардлагагүй гэж харин зүйлийг бодож үзмээрээ маш их хэрэглэгддэг. Бидний хэрэглэдэг Facebook гэх бол компани бол энийг хөгжүүлсэн байгаа. За үзье. Зүг байна. За дэмжигч болоорой. За ер нь бол JavaScript болохоор шууд одоо document object document гэдэг object руу хандаад document-ийн гэдэг document зэг одоо get element by ID гэдэг ч юм уу тэгж элементийг хайж олоод тэгээд тэрэн дээр ивентийг бичээд тухайн одоо ивент хүн дарах, клик хийх, юм бичих, энэ үсгийг дарах, энэ давтарыг дарах үед тэрийг өөрчлөе гэдэг ч юм уу тийм байдлаар ажилладаг байсан гэсэн үг. Тэгээд одоо илүү React бол илүү түүнийг хялбар болгож өгч байна гэсэн үг. За тэгэхээр React component хэсгүүд гэж юу вэ? Яаж ажилладаг вэ гэж. Бүрэлдэхүүн хэсгүүд нь React програмуудын барилгын материал бөгөөд хөгжүүлэгчдэд нарийн төвөгтэй хэрэглэгчийн интерфейсийг жижиг удирдах боломжтой хэсгүүдэд хувааж том хэмжээний програмуудыг хөгжүүлж хадгалахад хялбар болгодог. React дахь хоёр төрлийн бүрэлдэхүүн хэсэг нь функционал болон класс суурилсан бүрэлдэхүүн хэсгүүд юм аа. Орчин үеийн React-д хөгжүүлэгчид функционал бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглах бөгөөд өнөөдрийн бидний харж буй бүх жишээнүүд функционал бүрэлдэхүүн хэсгүүд байх болно. За дээд түвшний хувьд та user interface-ийг тайлбарласан элементүүдийг буцаадаг гэж.
задаг JavaScript функц зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар бодож болно. Энэхүү user interface-ийг JavaScript-д зориулсан синтакс өргөтгөл болох JSX ашиглан тайлбарласан бөгөөд энэ нь HTML-тэй төстэй харагддаг боловч UI элементүүдийн илүү тунхаглах хэлбэрээр бичих боломжийг олгодог гэж. За жишээ нь React бүрэлдэхүүн хэсгийн жишээ харцгаая гэж. За жишээний мэдлэгээ гэдэг юм хэсэг байж болно. За тогтмол хувьсагт зарлаа түнд John гэсэн утгыг оноожээ. За тэгээд H1 гэсэн элемент дотор классын нэр нь гарчиг гэсэн классын нэртэй. Тэгээд hello name гэх юм бол энэ функцнууд бол hello John гэж гаргах нэ. За энэ жишээд бид нэртэй бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон greeting-ийг тодорхойлсон шошго гэж юм. Угалзан хаалтан доторх боржгор хаалт нь H1 бидэнд JavaScript илэрхийллийг оруулах боломжийг олгодог бөгөөд элемент name доторх хувьсагч руу хандах боломжийг олгодог гэж. За энэ бол яг JavaScript-ийн string interpolation гэх зүйлтэй адилхан. Ер нь бол яг ямар ч веб програмчлалд string дотор хувьсагчийг оруулж ирэх боломж байдаг. За гэхдээ class name-ийг гэсэн элементийг ашигласан байна гэж. Title болон H1-ийг ашигласан байна. За гэхдээ бид яагаад ердийн HTML элементүүдтэй адил class name биш харин ашиглаж байна. Зүгээр ердийн HTML бол class гэж бичдэг байгаа. Тэгээд юун дээр болохоор React class name гэж бичдэг. Энэ нь JavaScript-д class хадгалагдсан нэр учраас тэр юм аа гэж. Энэ одоо reserved word гэсэн үг дээ. Альва програмчлалд нөөцлөгдсөн үг гэж байдаг. Тэр нөөцлөгдсөн үгийг хувьсагт зарлахдаа ашиглах юм бол тэр нь нөөцлөгдсөн үгийг ашигласан учраас алдаа зардаг байгаа. Тиймээс бид class name-ийг ашигланаа гэж. За бид мөн JavaScript-ээр үр дүн нь ямар байхыг харуулсан тайлбарыг ашиглаж болно гэж. За энэ ингээ комментиг ашиглаж болно гэж. Комментиг бол уулзаа алтанд уаахын тэмдэг тавиад от буюу asterisk тавьдаг байна. Учир нь энэ за таны анзаарсан өөр нэг зүйл бид бүрэлдэхүүн хэсгүүдийн нэрний ихэнд том үсгийг ашиглаж байгаа юм байна гэж. За одоо function гэж greeting гэж томоолсон байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бас reserved component part гэж ойлгож болох юм байна. Тэгээд тэр маань болохоор жижиг үсгээр бичсэн элементүүдийг суулгасан HTML элемент гэж үздэг гэж. За одоо томоор бичих юм бол React энэ бол манай component гэж таних нь байна. Бүрэлдэхүүн хэсэг гэж таних нь байна. Жижигээр бичих юм бол HTML элемент гэж ойлгох нэ. За энэ нэг division React нь эсвэл гэх мэт жижиг өсөлтөд толгойг span үүнийг стандарт элемент гэж үздэг. Гэсэн хэдий ч хэрэг бүрэлдэхүүн хэсгийн нэр том хэсгээр эхэлсэн бол React үүнийг хэрэглэгчийн тодорхойлсон бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж зохих ёсоор дүрслэнэ гэж. Энэхүү ялгаа нь React-д өөрийн үүсгэсэн HTML хаягууд болон бүрэлдэхүүн хэсгүүдийг ялгахад тусалдаг. Greeting энэ бүрэлдэхүүн хэсгийг програмда ашиглахын тулд бид дараах зүйлийг бичнэ. Greeting гэдэг self-closing tag гэж байгаа юм болохоор өөрийгөө ингээ хаачдаг. Энэ нь хуудасны H1 тексттэй элементийг үзүүлэх болно.
Hello John гэхдээ эндээс синтаксыг сайтар ажиглаарай. Бүрэлдэхүүн хэсгийг ажиглах үед энэ 76-аар төгсөөд дараа нь тэмдэгтээс ихийн тэмдэгтийг тавь болно гэж. За JSX-тэй ажиллахдаа бүх хаягууд болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэглээг тодорхой хаах шаардлагатай. Хэрэв бүрэлдэхүүн хэсэг эсвэл шошго гэдэг нь одоо таг шүү дээ. Нөгөө нээж хааж байгаа таг. Бол хүүхэдгүй бол энэ үзүүлсэн шиг хаах хэрэгтэй гэж. Энэ заавал байх шаардлагатай гэж хэлсрэх байна. Одоогоор бид зөвхөн нэг нэг элементийг хэрхэн зүйлэх талаар л судалж байна. Гэхдээ олон элементүүд бодитоор үзүүлж болно. Дараах жишээ кодыг эндээс харцгаая гэж. За тэгэхээр ингэж бичих болно гэж байна. Гэхдээ return дээр хоёр элемент болно буцаад үлэн. За үзье. Бид өөр өгүүлбэр нэмхийг оролдож байгаа гэж. Nice to meet you. Тийм боловч энэ нь хуудсан дээр зөв харагдахгүй. Тийм. Энэ нь алдааны мэдээлэл байгаа болтой. Алдааны мэдээлэл ингэж байна. Adjacent JSX elements must be wrapped in the enclosing tab. Тэгэхээр за та яагаад ийм алдааны мессежийг авч шалтгаан нь энэ ах トゥ угийн элементүүдийг их элементэд оруулсан байх шаардлагатай болдог. Та H1 болон P элементүүдийг энгийн хэлбэрээр оруулж боловч бив алдааг намжаах өөр нэг арга бий. Элементүүдийг бүлгэхэд React фрагментуудыг ашигладаг. Шинжилсэн жишээ нь дараах байдалтай байна гэж. Фрагмент. За фрагмент гэдэг энэ ер нь return элемент бол нэг л зүйлээ буцаадаг. Түүнээс олон зүйлийг бол буцаадаггүй. За тэгээд фрагмент гэдэг нэг элементэд ингээд ороож өгсөн байна. За та мөн фрагментийн төвшөлт болж чадах хоосон JSX шошго ашиглахаар сонгож болно гэж. Заавал одоо фрагмент гэж бичээд авах шаардлага юм байна. Цаашдын хичээлүүдээр бид бүрэлдэхүүн хэсгүүдээр JSX хэрхэн ажиллах талаар үргэлжлүүлэн суралцах болно. Гэхдээ одоохондоо та бүрэлдэхүүн хэсгүүдийн тусламжтайгаар хэрэглэгчийн интерфейсийг бий болгох шаардлагатай баттай танилцуулгатай болж ирээдүйд юу болох бат бүх суурийг тавьсан байна гэж. За асуултанд хариулъя. React нь JSX дээр HTML элементүүдийн класс нэмийн оронд ашигладаг гол шалтгаан нь юу вэ? За класс нь JavaScript-ээр нүүрс төсөөлөх. Класс нэм илүү сайхан сонсогдохгүй. За класс нэмээр React програмд айдгүй байлаас ашиглах үр дүнг ашиглах нь класс нь илүү үр дүн үзүүлдэг гэж байна. За класс нь JavaScript. Тийм л дээ. Одоо класс гэдэг үгийг HTML дээр биш JavaScript дээр бичих юм бол энэ маань шинэ класс зарлаж байгаа гэсэн тийм нөөцлөх зүгийг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ байна. За React бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд JSX гэж юу вэ гэж юм. Шинэ програмчлалын хэл нэ биш ээ. Өвдлийн сангийн асуулгыг SQL query language гэсэн. HTML-ээс JavaScript-аас CSS query. Шинэ програмчлал. За энийг сонгоод үзье. За мессеж та React дээр бүрэлдэхүүн хэсгийг хэрхэн үзүүлэх вэ гэж. За тэгэхээр ийм байна. За ингэ хариулт ашиглая. Зүг байна. За та React дахь бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн импортлох, экспортлох вэ гэж. За одоо мэдээч хэрэг JavaScript дээр ч гэсэн ингээд бичсэн байгаа кодоо экспортлоод нөгөө өөр одоо JavaScript JS файл дээр импортлж оруулж ирээд нөгөөдгөө ашигладаг байгаа. Тэнгүүд одоо нэг хэсэг дээр та нэг хуудсыг JSX дээр бичээд тэргээ өөр газар
жишээ нь одоо нүүр хуудсан дээр та бүтсэн ингээд контакт одоо юу гэдэг нь те хуудаснуудаа дуудаж болвол авчрах нэ. Одоо энэ хичээлдээ бол. За өмнөх хичээлүүдээс та JavaScript-ээр import export-ыг хэрхэн ажиллах талаар сурсан. Энэ хичээлээр бид React дахь бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн импортлох, экспортлох талаар авч үзэх болно. Энэ жишээнд бид cat файлд хамаарах бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Cat JSX. Файлын өргөтгөлийн хувьд JSX энэ файл нь хэвшлэн JSX-тэй ажилладаг тул бид файлын өргөтгөлийг ашиглаж байна гэж. Энэ cat бүрэлдэхүүн хэсэг нь Mr. Whiskers нэртэй мууран зориулсан гарчиг зураг бүхий JSX тэмдэглэгээр буцаана гэж. За мөн free code campaign маань ер нь жишээнүүд дандаа мууртай холбоотой байдаг. Энэ зохиогч нь ер нь мууранд айгүй хайртай байгаа. За тэгэхээр функц зүгээр нэг функц шиг ингээд бичгэнэ. JSX cat JSX гэсэн файл үүсгээд зүүн дотроо function cat гэдэг энэ функц байдлаар бичгэнэ. Зүгээр энгийн одоо JavaScript-ийн функц зардаг байдлаар нэг аргумент авахгүйгээр параметр авахгүйгээр бичнэ. Тэгээд энэ дотор одоо HTML-ээр зурсан байна. Яагаад энэ дотор ингээд JavaScript дотор хийгээд байгаа вэ гэхээр динамикаар тэр одоо байгаа элементийг өөрчлөхийн тулд ямар нэгэн тодорхой одоо үйлдэлүүд одоо процессууд юм уу одоо өөрчлөлтүүдийг тодорхой тооцооллыг хийгээд тэгээд доотлын одоо HTML руу шууд шингээж өгөх. Тэгээд тэр шингээснээгээ хэрэгцээтэй одоо гаргая гэсэн вебсайт одоо браузертай гаргая гэсэн үедээ бол тэргээ дуудаж ажиллах. Тийг л одоо хүсэл байгаа. Хамгийн гол юм нь бол тэгэхгүй бол одоо жишээ нь ингээд HTML-ийг бүгдийг бичээд тэгээд JavaScript нь тэр элементийг хайж олоод тэгээд тухайн үед event-ийг мэдрээд тэгээд эсвэл тийхгүй байлаа гэхэд одоо энэ олон хуудаснууд бий болоо тэр хуудас болгон дээр одоо жишээ нь одоо header, footer, sidebar тэгээд тэр бүх зүйлсүүдийг дахиж ингээд хийх шаардлагатай юм болж байгаа. Тэрийг динамик болгоё гэдэг чинь цаг хугацаа орж байгаа. За тийм учраас одоо ингэж хийж байгаа. За ингээд өмнө заасны дагуу нэг ингээд дугуй хаалтан дотор хийж бүлгэлсэн байна. За тэгээд ийм өөр зураг байхгүй үед одоо энэ текстийг ингээ гаргах юм байна. Байгаа үедээ зураг нь одоо амжилттай татагдсан харуулхад асуудалгүй байгаа үед бол энэ зургийг нэгнээс харуулах нэ. За cat хэрэг бид бүрэлдэхүүний өөр файл ашиглахыг хүсвэл эхлээд үнийг дараах байдлаар экспортлох хэрэгтэй гэж. За энэ бол яг үндсэн JavaScript-ийн нэг экспортлох арга байна. За default гэдэг маань өгдмөл гэсэн үг байна. Энэ нь модулын анхдагч экспорт байх тул бид түлхүүр үгийг ашиглаж байна гэж. Энэ яг default түлхүүр үгийг ашиглаж байна гэж. Та мөн бүрэлдэхүүн хэсгийг дараах бүрэлдэхүүн хэсгийн тодорхойлолттой ижил мөрөнд экспортлохоор сонгож болно. Гэж байна. За тэгэхээр export default гэд энэ cat гэдэг чинь үнэндээ энэ дээлх функцийг дуудаж байгаа. Тэгэхээр програмчлал болохоор энэ cat гэдэг чинь ердөө энэ бүтэн функцийг л бичиж байгаа. Тэгэхээр export default-а шууд бичээд function cat ингээд бичсэн яг адилхан гэсэн. Export default cat гэдэг чинь энэ функцийг л заа. Тэгээ функц эхлэлээс төгсгөл хүртэл нь бичих юм бол та бусад их бүрэлдэхүүн хэсэг файлууд дахь хүүхдийн child component гэсэн үг л дээ. Доотлын дэд бүрэлдэхүүн гэж ярих юм уу? Дэд бүрэлдэхүүн хэсгүүдийг импортлох эсвэл үндсэн бүрэлдэхүүн файл импортлохыг сонгож болно. Энэ жишээний хувьд бид cat бүрэлдэхүүнсийг root бүрэлдэхүүн файл дотор импортлох болно гэж. За тэгэхээр
React төсөл бүр дээр дээд түвшний бүрэлдэхүүн хэсэгтэй байх бөгөөд үүнийг ихэвчлэн app.jsx гэдэг гинэ. Тэгэхээр энэ бүгд одоо ашиглах юмнуудаа нэг бүрчлэн ингээд дуудаад авчирдаг. Бус таарнаас тийм. За source гэж энэ файл нь ихэвчлэн таны төслийн директорт байрладаг. Нэг фолдер байх нэ. Source дотор app.jsx байна гэж ойлгож байна. Та ирээдүйн хичээлийн төслийн нийтлэг схемийн талаар илүү ихийг мэдэх болно. Cat бүрэлдэхүүнийг их бүрэлдэхүүн хэсэг дотор ашиглахын тулд app card үүнийг дараах байдлаар импортлох хэрэгтэй гэж. За import card тэгээд файлынхаа замыг зааж өгнө байна. За export default function app return гэдэг return component гэж. За тэгэнгүүт за бас ингээд return-ийн очоос ингээд багцлж бүлгэлсэн байна. Grouping хийсэн байна. Та өөрийн React төслүүдийг үргэлжлүүлэн бүтээх тусам бүрэлдэхүүн хэсгүүдийг зохион байгуулах, шаардлагатай үед импортлох, эдгээр модульчлагдсан бүрэлдэхүүн хэсгүүдийг бүрдүүлснээр болсонгүй user interface үүсгэхэд илүү таатай байх болно гэж. Тэгэж шүү дээ. Тийм бол нэг хэсгийг авч биччихэд тэрийг дахин өөр газруудад дуудаж ашиглах боломжтой гэсэн. Одоо ялангуяа вебсайтад тийм ойлголт юу байдаг. Одоо жишээ нь бүтээгдэхүүн үйлчилгээ тэр хүн санд болгомоор байгаа юм аа. Ингээд хуудас болгон дээр л баг контакт гэлтэнгүүтээ доош нь явал контактын яг үндсэн агуулганд дуусчаад байх чинь доотлон гаргаад байдаг. Одоо жишээ нь ингээд зүгээр ямар ч хамаагүй байрлал гэлтгснээр доотлон гаргаад байдаг. Тэгэхээр тэрийг нэг дахин ашиглах бол аюу шаардлагатай байдаг. За асуулт гэж юм. За эндээс бүгдээр нэг зүйлийг тодруулаад .cat тэгэхээр энэ фолдер дотор байгаа нэг байна шүү дээ. За энэ дараагийн хичээлээс нь ойлгоё. За React бүрэлдэхүүнүүд экспортлох дараах аргуудын аль нь зөв бэ гэж. Export default cat энэ бол export component биш. Default function биш. Та React төслийн бүрэлдэхүүн хэсэг дэх хэсэг шиг child component хэсгийг хөвчлэн хаанаас импортлох вэ гэж. Хаанаас импорт нийт явц. Үндсэн бүрэлдэхүүн хэсэг эсвэл үндсэн бүрэлдэхүүн файлт гэж. За мэдээж хэрэг энэ дотроо экспортлно. Нийлүүлж эндээ базс авчирч байгаа учраас за импорт гэнэ бүрэлдэхүүн хэсэг дэх мэдээллийн зорилго юу вэ гэж. За import statement гэсэн үг юм байна. Энэ бүрэлдэхүүнийг автоматар тохируулдаг гэнэ. Загварыг энэ бүрэлдэхүүн хэсгийг импортлж cat бүрэлдэхүүн хэсэгт ашиглах боломжийг олгодог. За энэ нь бүрэлдэхүүн хэсгийг анхдагч зүйлийг тохируулдаг үгүй. Тэгээ initial state болж таарчдаг шүү дээ. Энэ нь app илүү хурдан гүйх боломжийг олгодог. За зүг байна. 83% хийсэн биш. За тэгсэн чинь одоо болохоор white гэж юу вэ? Үүнийг шинэ React төсөл эхлүүлэхдээ үүнийг одоо хэрхэн тохируулах вэ? Яаж ашиглах вэ гэж. За жижиг HTML, CSS болон JavaScript төслүүдтэй ажиллахаас ялгаатай нь шинэ React төслийг эхлүүлэхэд бүх зүйл зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах хэд хэдэн алхам багтдаг. Шаардлагатай бүх тохиргоог өөрөө хийх гэж оролдохын оронд танд үүнийг хийх хэрэгслүүд байдаг гэж юм. Төслийг бий болгох хамгийн алдартай хэрэгслүүдийн нэг бол white юм аа. Франц хэлээр хурдан гэсэн утгатай white нь орчин үеийн веб төслүүдийг илүү хурдан хөгжүүлэх туршлагаар хангах зорилготой бүтээгдэхүүн зорилготой бүтээх хэрэгсэл юм аа. White-ийг React, Vue, Svelte гэх мэт бусад
library framework-тай хамт ашиглаж болно. Та үүнийг ванилийн JavaScript төслүүдч ашиглаж болно. White-тай шинэ төсөл үүсгэхийн тулд та командын мөрийг ашиглах хэрэгтэй гэж. Command line. Хэрэв та Windows машин ашиглаж байгаа бол command prompt эсвэл PowerShell ашиглах болно. Хэрэв та Mac ашиглаж байгаа бол терминал програмыг ашиглаж болно. Командын мөрийг нээсэн бол та дараах тушаалыг ашиглаж болно гэж. npm create white at let's my React app -- template React гэж. My React app энэ тушаал нь white-ийн React загварыг ашиглан нэртэй My React app нэртэй шинэ React төслийг үүсгэдэг. Дараа нь шинэ төслийг нээж White-ийн танд зориулж өгсөн React-ийн кодыг харах боломжтой. White-ийн гайхалтай зүйл бол энэ нь зөвхөн таны React төслийг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай файлууд өгдөгөө гэж. Гоё төслүүдийг чинь бэлтгээд өгөх нэ. Төслийг байгаагаар нь ажилуулахын тулд та тушаалын мөрөнд дараах тушаалуудыг ашиглан хамаарлыг суулгах хэрэгтэй болно гэж. Тэгэхээр хамаарл гэхээр нэг dependency гэж байгаа. Одоо node modules гэж байгаа. Node modules бол тухайн програмыг бичих шаардлагатай бүх одоо сангуудыг хэлж байгаа. Тэр сангууд болохоор сангууд байгаа. Одоо заавал та одоо бүгдийг ингээд mat powers гэдэг ч юм уу одоо үржүүлэх тэр зүйлсүүдийг та шинээр нь бичээд авах шаардлагагүй. Тэр бүгдийг бол React сан дээр байдаг. Заавал муу жишээ авсан React power гэдэг ер нь бол өөр тэрнээс гадна олон сангууд байдаг. Одоо жишээ нь та нэг гоё ингээд counter ч юм уу юу гэдэг хүмүүс ашигладаг ингээд нийтлэг ашигладаг гоё юмыг веб дээр оруулъя гэх юм бол тэрийг шинээр татаж аваад суулгах боломжтой. Тэгээд div dependency болон одоо dependency гэдэг хоёр хэсэг байгаа. Div dependency нь болохоор та зөвхөн өөрийнхөө local орчинд хөгжүүлэлт хийх шаардлагатай тэр зүйлийг болохоор тэр одоо модуль, node модулыг болохоор та div dependency дээр ашиглаж болно. Яг div dependency буюу одоо production орчны dependency дээр болохоор та яг одоо production гаргах тэр dependency-ийг оруулж өгөх шаардлагатай гэсэн. Одоо жишээ нь тестийн модуль гэж болно. Юу гэдэг G-test ч юм уу одоо нэг тестийн одоо node модуль гэж болно. Тэгвэл тэрийг заавал production dependency дээр оруулаад авах шаардлага байхгүй. За тэгэхээр тэр dependency гэдэг нь болохоор энэ React-ыг ажилуулж байгаа тэр сангуудыг бол хамааралтай сангуудыг бол суулгаж байгаа гэсэн. За үүнийг суулгахын тулд npm install npm i гэж бичиж болдог. Энэ white-ийг ингээд white-аар эхлээд my React app-ыг үүсгэх юм бол тэн дээр угаасаа энэ package.json гэж үүсдэг. Одоо энэ project starter гэдэг энэ white чиг энэ боломжууд болохоор тийм зүйл байдаг. Тэгэхээр энэ package.json-аас уншаад package log.json гэж гардаг. Тэгээд тэрэн дээрээс файлуудаа уншаад одоо бүх юмудаа суулгаад package JSON-аас уншаад тэгээд одоо энэ ямар нэртэй төсөл вэ? Тэгэл ямар одоо хамааралтай модулууд ашигладаг вэ гэдгийг ингээд бичээд өгсөн. Тэгээд тэрийг нь дараа нь өөр нэг хөгжүүлэгч ашиглахдаа энэ npm i гэдэг командыг install гэдэг командыг уншуулаад хамааралтай модулуудыг татж аваад төслөө эхлүүлээд ажиллах боломжтой болдгоо гэсэн. За тэгээд ажилласныхаа дараа одоо development буюу хөгжүүлэлтийн орчинд ажиллаж үзэх чинь. За тэрний төслийн ажил нь npm run dev гэж ажилладаг. Node модулстай ажиллаж байгаа бол JavaScript-ийг ер нь бол дам браузер дээр ажиллуулах биш. Энийг болохоор компьютер дээр ажиллуулж байгаа. Одоо тэгэхээр ямар нэгэн сервер нэтээр авахаас өмнө компьютер дээр ажилладаг болоход Node.js гэдэг зүйл байж байгаа.
Тэгэхээр Node.js дээр байгаа React сан болох нэ. За тэгэхээр Lacrosse service source specific file-ийг харах хэрэгтэй гэж байна. За ингээд ажиллуулах юм бол таны браузер дээр localhost 5173 гэсэн порт дээр таны машин дээр, таны компьютер дээр ажиллах нэ. Тэгээд та ороод ирэнгүүт hello react ч юм уу нэг hello одоо initialize project ч юм бол гараад ирнэ гэсэн үг. За энийг хэсгийг бол нэг учраас ингээд өөрөө ярьчлаа шүү. За асуултууд. За шинэ React хэлтэй wide ажлын гол давуу тал нь юу вэ гэж байна. Энэ танд зориулж программын үндсэн логикийг автоматар бичдэг гэж байна. За амар биш. Энэ тохиолдлыг автоматжуулж процессыг бүтээх замаар илүү хурдан хүчтэй төслөө өгдөг. За энэ бол үнэн. React-ийн аюулгүй байдлыг эмзэг байдлыг илрүүлдэг. Хамгийн гол нь тэр нэг маш олон тохиргоог хийх байхгүй. Тэр тохиргоог л одоо хийхгүйгээр угаасаа React ажиллуулагчдаа бол хамгийн минимал тохиргоонууд энэ юм аа, энэ модулууд юм аа гэдэг зүйлийг тодорхойлсон байгаа учраас шууд тэдрийг нь суулгаад өгч байна. За npm install Wise-тэй шинэ React төслийг үүссэний дараа command юу хийдэг вэ гэж npm install. Энэ файл чагсаасан хамаарлаас болгодог. За энэ файл байгаа эхлэх код аль директорт цуглуулдаг вэ гэж юм. Object-с эхлэх код source гэж заасан шүү дээ. За тэр source дотор Object-s байдаг байх нэ. За ингээд эхний JavaScript-ийн бүрэн хэмжээний танилцуулгыг хийж үзлээ. За энэ дээрээс энэ бүрээд ерөн бичлэгээ өндөрлөе. Тэгээд дараагийн семинар, lab, онол семинар гэдэг эдрийг ингээд нэгээр нь тусдаа салгаад хийчихдэг лөө гэж бодож байна. За юу ч ихлэ түр завсарлаа те.